За сайн байцгаана уу манай ойр цайн буюу одоо манай Шорон хоттой үхэр охин материйн ордныханд хамаарагдахаар уншлага хийх гэж байна. За энэ уншлага нь бол одоо хэн эсвэл одоо юу таныг зорин ирж байна одоо гэсэн ийм тайталтай уншлага эхэлж байна. За инхээр манай одоо Шорон хоттой миний түрүүний дурдсанчлан үхэр охин материйн ордныхан хамран шүү. За манай одоо Шорон хоттой манай ойр цайныханд одоо хэн биш одоо юу л зорж ирэх гээд байгаа юм шиг харагдаж байна. Одоо яг амьдралд нь тохиолдох гэж байгаа зүйлс одоо чухалч гэдэг юм уу тийм ээ. За эндээс харахад одоо манай одоо ойр цайныхан болохоор зэрэг нэг мөнгөний асуудлууд л яригадаад байна да. Ажил одоо мөнгө төгрөг тийм ээ. За өнгөрсөнд бол яг хуу мөнгө төгрөгийн асуудал одоо хийсэн бизнес амжилтгүй болсон юм уу тийм ээ. Мөнгө төгрөгийн асуудалтай байгаа юм уу? Эсвэл одоо хүмүүст одоо мөнгө төгрөг зээлсэн буцааж авч чадаагүй тийм ээ. Хийсэн бизнес амжилтгүй болсон. За энэ дээр бол одоо би бас энэ нэг гурвалсан юм байна л да. Одоо хүнтэй хамтарч хийсэн бизнес бүтлгүүцсэн. Эсвэл энэ ягаад чи нэлээд токсик тий энэ одоо гэрээ хэлэлцээр одоо энэ юу гэдгийг энэ одоо хийж байгаа одоо бизнес мөнгө төгрөгийн асуудал дээр тохиролцоогүй эсвэл одоо таныг одоо хуурам мэхэлсэн тийм ээ. Ийм байдал харагдаж байна. За энэс болж та одоо overthinking хийж тийм ээ. Одоо юу яасан одоо их хямарсан тийм ээ. Их санаа зовсон одоо ийм байдал харагдаж байна л да. За гэвч одоо энийг одоо та таслан зогсоосон харагдаж байна тийм ээ. Энийг ойлгосон, ухаарсан одоо ингэ бүтэхгүй юм байна. Ер нь бол яг хуу new direction сонгоход одоо сонгосон ийм байдал харагдаж байна л да. Хэрэг та одоо ингэж амжаагүй байгаа бол одоо болж өгөхгүй байгаа юмыг одоо одоохон одоо болсон дээр харагдаж байна шүү. Энэ бол одоо таныг улам санхүүгийн алдагдлалд оруулахаар харагдаж байна. За хэрв одоо зарим нэг нь бол одоо аль хэзээ ардаа орхисон харагдаж байна тийм ээ. Энэ бүтлгүүтэл бол ард үлдсэн шинээр одоо шин зүйл эхлүүлж байгаа харагдаж байна л да. Энэ шин ажил одоо энэ шинээр эхлүүлсэн бизнес бол одоо тун амжилттай таны амьдралыг одоо ирээдүйн амьдралд одоо их нөлөө үзүүлэхээр тийм ээ. Мөн одоо тэ энэ одоо гэр бүлийн бизнес юм уу нэг тийм л юм харагдаад байна да. Гэр бүлтэйгээ хамтарч байгаа юм уу тийм ээ. Ямар ч байсан энэ шинэ одоо new direction сонгосноор одоо таны ажил амьдрал өөрчлөгдөх нь шүү тийм ээ. Хэрэг тгийгүй бол одоо энийг анхаараарай тийм ээ. За ингээд одоо ер нь яг хуу хэдэн 7 хоногийн дараа одоо эхлэх гэж байгаа мó эхлэх ийм бизнес байна. Одооноос одоо жилийн дараа үдийт гэхэд бол та нэлээд үр дүнгийн үзчихсэн, нэлээд сайхан тогтсон мөнгө орж ирсэн тийм ээ. Таны амьдралыг нэлээд их сайхан тогтоосон одоо нэлээд одоо сайхан байхаар одоо нэлээд мөнгөцсөн байдалтай харагдаж байна л да. За энэс гадна одоо таны бас сэтгэлийг зовоож байгаа юм эсвэл таны одоо хийх гэж байгаа тийм ээ. What is coming towards you гэдэг дээр л хэлэх гэж байна л да. Та бас одоо таны одоо нэг өөрчлөх гэж байгаа эсвэл одоо танд ирэх гэж байгаа нэг юм бол одоо энэ гэр оронгийн асуудал харагдаж байна л да. Орон байр тийм ээ. Оршин суугаа газраа өөрчлөх тийм ээ. Одоо гэр бүлээрээ одоо өөр газар оршин суух юм уу, шинэ байр байшин худалдаж
авах зарах гэж байгаа бол амжилттай байхаар харагдаж байна тий. За энэ дээр бас энэ одоо амжилтгүй болсон одоо энэ бизнесүүдийн мөнгөний алдагдал байдаг юм уу те, энэс болж одоо өөрөө өөрийгөө одоо багахан шиг зовоогоорой. Энэ бол одоо танд одоо том сургамж болсон харагдаж байна тий. За энэ дээр их overthinking бодоод ийлгүүхэн шиг одоо урагшлаарай гэсэн тий ийм мессеж байж байна. За мөн одоо таны одоо хүсэл биелэхэд ер нь тун ойрхон байна шүү тийм ээ, урагшлаад байгаарай гэсэн байна. Одоо ер нь бол яг уу таны одоо амжилтын нууц бол одоо өөрөө өөртөө итгэх итгэл байна шүү тийм ээ. Би чадна, би мэднэ, болно бүтнэ гэсэн ийм уриатаагаар урагшлуул тун зүгээр байна шүү. Ер нь бол жилийн дараа гэхэд ер нь тун сайхан амжилтыг үзүүлсэн харагдаж байна. За тэгээд одоо дээд тэнгэрээс үдгийн юу гэдгийг таны одоо ийм сайхан дохио юу гэдгийг илгээж байгаа юм байна тийм ээ. Та бол одоо ер нь таны одоо юу гэдгийг тэнгэр бурхад сахиусууд одоо таныг бас харж үзэж аз болол таныг ивэж байгаа харагдаж байна шүү. Тийм учраас одоо өөртөө итгэлтэй урагшлуул одоо тун зүгээр юм байна гэсэн ийм мессежнүүд байна. За тэрнээс гадна одоо түрүүн миний хэлсэнчлэн өнгөрсөнтэйгээ хэд их зуралдаараа гэдэг дахин мессеж байна. За тэгээд дотор хүн маш их хүчтэй байх нэ, түрүүний миний хэлсэнчлэн тийм ээ. Тийм учраас одоо сэтгэлд дотор хүнээ сайн чагнаарай тийм ээ. За ийм мессежнүүд байна шүү. За ингээд миний мессежнүүд ингээд танд тус болсон гэж найдаа тийм ээ. За хэрвээ одоо миний видеонууд таалагддаг бол лайк, subscribe хийгээрэй тийм ээ. За ингээд дараагийн удаа уулзтлаа баяртай. Аз жаргал хүсье.